Амьдралын үнц нь мөнгөн дүнгээр хэмжигдэхгүй. Гэхдээ хязгаарлагдмал нөхцөлд хэрхэн амьдарч сэтгэж байгаагаар ихийг илэрхийлж болно. Өнөөдөр 21,000 шоуны шин сарил үргэлжлэнэ. Нэвтрүүлэгтээ тавтай морил үзэгчтэй. За өглөөний мэнд сайхан амарлаа. Өдөр болгон даалгавар гүйцэтгэж байгаа шүү дээ. Тэгээд тэгж байгаа болохоор яг л заримдаа ажил хийгээл ажилласаа тараад гэрт ирж байгаа юм шиг мэдрэмж аваад тэгэл байж байгаа. Бидэнтэй үргэлж хамтдаа байгаа эзэгтэй брендийнхаа хамт олондоо маш их баярлалаа. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэгж байгаа. За мөн бидэнтэй хамт ажиллаж байгаа ивент тэгчээд Be Family Мөтлөө гомон за бас миний гоо сайхны бүтээгдэхүүн Эдга Бэла. За билэн нэг банш ганц хуушураа хайрчи тэгээд сайхан чөмгөө шараад иж чинь. Тэгээд дээрэс нь одоо нөгөө ясны шөлөө ахаад гаргаад хөлдөөгөөд 3 хоногийн одоо шөлний хэрэгцээгээ бас гаргачих тийм машинаар. Одоо манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэгч эзэгтэй ургамлын тусын хамт олонд бол байнгын баярлж байгаа шүү дээ. Би бол одоо гэртээ харихтаа ч гэсэн энийгээ ер нь гэртээ очисныхан дараа байнгын хэрэглэе гэж бодож байгаа. Бүр одоо эзэгтэй тосондоо бүр тассан биш. Яг хөө тэгэл хаа газар тэгэл сайн муу бүх зүйл ээлжилж байгаа. Ямар ч байсан миний хувьд бол дандаа сайн сайхан хүмүүс надтай уулзраад, тааралдаад ер нь миний сэтгэл санаа бол маш сайхан дүүрэн хангалуун байгаа. Тэгээ 21,000 шоу ч бас мөнгөний үн цэнийг бол хувь оролцогч нартай маш их мэдрүүлдэг. Тэгээ гэрээсээ хол тухайн нөхцөл байдалд үүрэг даалгавруудыг хийгээд явхад бол хувь хүнд өөртнөөс их үр дүнтэй сайнаар нөлөөлдөг шоу байх шүү. Яг уу ингээл чадлынхаа хэрээр бол манай Монгол улс зүтгэж байгаа. Би саяхан хятадд 44 ангитай Чангличи гээд олон ангит кинонд тоглоход бол гол дүрийн жүжигч нь бол 70 тэрбум Ёны цалин авч илээ. 7 бишээ 70 тэрбум. Одоо хүнд хэлэхээр итгэхээргүй баас тээ. Манайх бол хэцүү шттэ. Тэгээд арын албаныхан ч тэр дэлгэцийн өмнө гарч байгаа жүжигчээч ч тэр. Тэгээд энийг харахаар алийн ч одоо буруудах гэхээс илүү өрөвдмөр санагддаг. Надад бол хамгийн гол нь тэр улс чинь улсаас нь маш сайн дэмжиж байгаа байхгүй юу? Ерөөсө тэр киноны төсвийн ихэнх нь улс нь гаргадаг гэж хэлээ. Тэгээ маад бол тийм байхгүй шүү дээ. Хөрхийн мөнчгөрөөрөө л өөрсдөө зүтгэл элдвэрээ хилүүлээл зүтгэл гэдэг. Ташранд бас ингээл кино болон тайзны уран бүтээлч дээр маш их бахархдаг шүү гэж хэлмээр байна. Манай нөгөө нэг юмгүйгийн хомсдол чи өөрөө сэтгэлээ их томруулт юм байна. Тэгээ манайхан ч яах вэ? Яг хоёрхан камер яг тэтгэн л юм тийм юм дотор чи тэгэрээгээд адилхан даалгавар бараг өгөө явуулчих байгаа байхгүй юу? Тэгвэл нөгөөдөл чи өөрсдөө сорж байгаа юм шигээр яг тэрийг хийн. Тэгтээ сэтгэлгээгээрээ би яг тийм юмтай юм шигээр яаж хийх вэ гэд бүр илүү энэ майнд нэ одоо маш том байдаг манай Монголын уран бүтээлчдээ хамгийн сэтгэлээсээ хамгийн хурдан юмыг ойлгодог, хамгийн хурдан маш чанартай гүйцэтгэдэг. Яаж ингэж ийм мундаг хийсэн юм бэ гэж алмаартлан те бас хийж чаддаг. Манай Монгол уран бүтээлчдэрээ би бол өөрөөлж хааж явсыг хэлнэ. Бүр бахархдаг. Юмхнаас ихийг урлаж, боломж бага байлаач сэтгэл ихтэй бүтээдэг нь Монгол хүний онцлог. Оюун ухаанаа овсгоо самбаатай хослуулж, хүнд бэрхийг хөнгөвчлөх, хоосон орон зайг утгатай болгох чадвар зөвхөн манай ард түмэнд л бий. Юм алга гэж гомдолдоггүй, юм тайч бай, үгүй ч бай. Монгол хүн нэг л мэдхэд хоосон гал тогооноос ч бүтэн өдрийн хоол сэдчихнэ. Тийм л ухаан, тийм л самбаа. Үүний нэг жишээ нь манай оролцогч юм. Өглөөний цайнд өнөөдөр хүүтүүлс гараад байгаа миний ядраад байгаа юм ааш юм. Өглөөний цайнд лечо талах иднэ. Лечо талхаа идэн шүү. Ганц юм цаглчтай. Энэ амар хануулж байгаа үстэй. Хоолны хажуугаар муу атга аяг шүлний хажуугаар атга зүрхтэй хоолны хажууд бас овоо хань болоод байгаа үстэй энэ чинь надад
Ядарч шүү. Ялагдаж шүү одоо. За газар шимийн мөнхтөл очоо. Мөнхөл очооч гэж байгаа. Би мөнхтөгөөс нэгдчихнэ. Гэхдээ мэдээж бодно шүү дээ. Тэгээд энэ бизнес хийж чадахгүй юм шүү. Уг нь хүн болгон бизнес хийгээд явбал уг нь боломж байна л да тий. Одоо сошиал дээр сурчлага хийнэ гэвэл би ч одоо бас Facebook дээр би ч бас 206 мянган найзтай. Яг органикаар өссөн тийм найзуудтай хүн чинь бас сошиалаар сурчлага хийгээд бизнес хийвэл болох л баг. Гэхдээ сошиалаар сурчлага хийдэг бизнес гэж бас жижиг юм яриач яах вэ? Одоо би хүрчлээ. Тэгээ сайхан одоо бизнес хиймээр л байна шүү дээ. Хиймээр байна. Тийм байна. Ер нь бол би Facebook дээр элдв юм бичээд оромжлоод идэг хүмүүс хамгийн олчгор хүмүүс л гэж боддог. Хүний өдөөс ихцэлсэрч чадахгүй. Тэгээ зүгээр бас нэг бид нар бас хитрхи ингээд нэг хоёр талд хаваагдсан хүмүүс юм байна дөө. Тэгээд ер нь үг байгаа шүү дээ. Хүн ер нь миний амьдралаар амьдраагүй гэж шүү дээ. Миний амьдралыг заах гэж хүмүүс үл миний амьдралыг гутаах эрх хүнд ч үгүй байхгүй байхгүй. Тэгэхээр жоохон айтгаан хүн шиг л баймаар байна л да. Тэгэхгүй тэгээд тэр хүний амьдралаар амьдраагүй гэж жоохон алхаад халтраад унахт нь элдвэр дэвсдгээ ер нь жоохон болмоор байгаа. Ер нь тэгээд чинь чамд ямар хамаатай юм те ер нь хүний амьдрал. Урд амьдралаа яа гэж өөрийгөө яа гэж нэг ухаантай юм ярьж худлаа дүр хэсэгдэг жүжигдгээ одоо болох хэрэгтэй ер нь бол. Тэгээд жоохон хүн чанартай баймаар шүү дээ. Миний амьдралаар хүн амьдраагүй гэж миний амьдралыг гутаах хэрэг бол хинч байхгүй л гэж боддог. Би өөрөө тийм хил ам татлах, хэрүүл хийх өөрөө ер нь их тийм дуртай хүн биш. Сэтгүүлч гэхлээр хил амтай байх хэрэгтэй юм шиг, юм болгон дээр орилж харалж явах хэрэгтэй юм шиг байж бас болохгүй л дээ. Тэгээ бас хит дугаа авахлаар хүн дээрлэхэд байдаг. Хит олон юм ярихаар галзуу солиотой урд удаад байдаг. Би бол алтан дунджаал барьж явдаа. Би түүнээс ч хүн амтанд оромжлоод амандаа хор болгоод богцондоо хутга хийчээд яваад идэх хүн бол би бол биш л. Тийм сэтгүүлч байгач гэж уусаа боддог. Би ер нь бол элдв хэрүүл маягийн юм бичээд байдгүй. Ер нь би бол аливаа нэг зүйлийг хэрүүлэг дагаад намраад байдгүй. Аливаа нэг зүгээр сенсацтай мэдээг өөр дээрээ тавиач юм уу ингээд тэ дэмжлэг болоос сэвэд байдаг. Тим сошиал хэрэглэгч би биш баг. Ер нь бол гайгүй томоотой сошиал хэрэглэгч чинь ер нь бол уцаа чинь ихтэй ер нь баг майждаг хүн ер нь бол. Түлж за яг мэдээж бест бодонгоос цалингаа авж гин ажиллаа хийж гин хажуугаар нь одоо контентууд хийж гин захиалгах нэвтрүүлэг гэх юм уу. Гэхдээ захиалга нэвтрүүлэг улс төрийн нэвтрүүлэг гэж юусаа харж болохгүй. Хүн болго өөрөөсөө чаддаг зүйлээр л хийж штэ. Би бол ерөөхдөө бол жоохон ярьцлага талдаа байдаг болохоор ярьцлага би их хийдэг. Тэндээс би бас хөөрхөн орлого олдог ер нь бол. Тий. Тэгээд яг телевизийн талдаа ярьцлага хийдэг одоо редактор гэх юм уу сэтгүүлч гэх юм уу ер нь ховор байгаа байхгүй юу? Сонирх бол байгаа бах, сайтих байгаа бах. Яг контент видео чиглэлээр ярьцлага хийдэг хүн ховор байхгүй. Тэгэхээр энэ бас миний орлогын нэг хэсгийг бүрдүүлдэг. Тий бүрдүүлдэг. Тэгээ бейсбуудын юм маань ажил байна. Тий захиалгад нэвтрүүлгүүд байна. Баримтат кино нэвтрүүлгүүд байна. Тий тэр ер нь би яг энэ өөрийнхөө хийж чаддаг юм ал орлогоороо хийдэг. Түүнээс тий хажуугаар нь оймс зарахгүй байна тий ямар нэгэн бизнес хийхгүй байна. Тэгээд өөрийнхөө чаддаг юмараа л ажиллаа орлого олж байгаа. Тий за сэтгүүлч болгоч конкурс үгүй гэж бодож байгаа эрхэм дүүнраа өөр мэргэжил сонгоо. Сэтгүүлч болоод ордон дотор өөрийнхөө барьж байгаа микрофоныг юм уу диктофоныг зэвсэг гэж бодоод энэгээр мөнгө олно гэж бодож байгаа бол андуурч шүү. Сэтгүүлч гэдэг бол бас нөгөө дөрөв дэх засаг масал гэж романтик гоё юм ярьдیں۔ Гэхдээ үний тал зогсож чадах зоригч нь байгаа бол угаасаа чи үнэлэгдээд явна. Зүгээр одоо юу гэдэг нөгөө бидэнд харагдаад байгаа энэ сайт юм уу эсвэл нэг камера буу гэд бодсон микрофоноо зэвсэг гэж бодсон. Тэгээд эднийг хараад өстө мундаг болох юм байна гэж бодож байгаа бол чи эндүрж байгаа шүү. Тэгэж хэлмээр байна. Тэгээд сэтгүүлч бол үнэхээр гоё мэрэгжил. Мэрэгжил бүхэн сайхан. Гэхдээ одоо бол жишээ нь чи эмч боллоо гэхэд чи аргаахын талаар өөрөө бичих чадвартай л бол чи бас адилхан сэтгүүлч болно. Тэгэхээр мэдээж тустай мэрэгжил мөнөөсөө мөн. Гэхдээ өөр мэрэгжил сонгуул чи бичих чадвар байвал, ярих чадвар байвал чи хөтөлгөө мөртөө явсан дээршүүл гэж зөвлөмөр байна би. Мэргэжил бүхэн сайхан. Тэр дундаа тууштай байдал хамгийн үн цэнтэй. Өнөөдөр чи юунд дурлаж байна?
ямар мэрэгжил сонгохоор мөрөөдөж байна вэ? Эмч байна уу, инженер үү, эсвэл тогооч, үсчин, малчин уу? Аль нь ч вэ хамаагүй. Хамгийн чухал нь тэр мэрэгжилдээ чин сэтгэлээсээ дурлаж, зогсолтгүй суралцж, шантралгүй зүтгэх юм. Өнөөдрийн жижиг алхам маргаашийн том амжилтын эхлэл юм шүү. Хөлөөс нь чөмгөө шараад талхтайгаа шарсан банштайгаа иднэ. Өнөөдөр нэг тийм маш гоё тийм час гисэн амттай юм идэж өглөөг сайхан ухтнаа. Яг гэвэл цэргийн анги руу орно. Бас одоо хэдэн километрийн цаанч байгаа юм. Юу мэдэхгүй шүү дээ. За ингээд нэвтрүүлгийн ивент тэгч газар шимийн майнуза өнөөдөр хэрэглэнэ. За баншаа майнузтай холиол идэхэд за тэгээд 3 баншмины 30 баншмит үеиг мэдрэмжийг надад төрүүлэх байхаа гэж бодож байна. Уул манай майнузны нэр нь үеиг майнуз шүү дээ. За одоо ингээд хоол идье. За одоо ингээд хоол идчихэд даалгавар руу явъя. Хэсэг хугацааны дараа уулзцгаая. Би сэтгүүлч нэгдсэн хэвлэлдээ ерөөсөө ямар ч хамааралгүй. Гэхдээ би 2 жилийн өмнө сэтгүүлчийн нэгдсэн хэвлэлээс хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан гэдэг тэмдэг авсан. 2 жилийн өмнө би авсан. Тэгээд хүмүүс айгу сонио. Тэгсэн чинь тэрийг нөгөө жүжигч яг ялалт авах хөтөлжсэн. Тэгээд гүний амгах чинь Балтан дөрөв чи одоо авч байгаа юм уу гэд. Гэхдээ юм авах хэрэгтэй цагтаа авна. Тэгээд надад би яг хизээ авах хэрэгтэй ч байсан тий. Гэхдээ энэ салбарт яг 20 гаруй жил ажиллаж байгаагийн хувьд яг хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан гэдэг чинь надад бол сайхан санагдаж байгаа. Би жишээ нь Алтан гад содонтой. Гэхдээ би ордон мордоос очиж аваагүй. Ичдэм байлээ шүү дээ. Ер нь бол. Тэгээд зүгээр дүүргээс авсан. Гэхдээ тэрийгэ зүүж яваад байдгүй. Хамгийн гол нь Алтан гад содон ч юм уу авахаар би гэхээс илүү аав ээж их баярлалт юм байлээ. Гэр бүл их баярлалт юм байлээ. Тийм тэгэхээр тэр гэр бүл их баярлалт юм бэл аав ээж. Би ч тэгээд ер нь аваад тэгэл цааш нь Сэрматандаа байчаал хадгалсан байгаа. Нөгөө яхаа зарим хараад хад манай үеийн залуучууд энэ нөгөө дээл мэйлэн дээрээ зүүцэл яваа харагдтыг. Би болохоор ичээд ер нь тэрийг зүүдэг. Нөгөө хүмүүс тэгдэг шүү дээ. Одоо надад Алтан гад содон өглөө төрмаа намайг үнсээд Алтан гадсаар үнслээ. Төрмаа намайг үнслээ. Энэ одоо намайг одоо цаашаа сайхан ажил гэсэн одоо нэг тийм үүрэг даалгавар юм да гэж хэлэхээр тэр одон нэг юм авчаа тэрэнд нэг шаналал ял идэлж байгаа юм шиг үлэр үзээ те урт амьдралаа хийгээл ажиллаа хийгээл явбал болоо. Гэтэ яг хүмүүс баярлдаг л байх л та. Өөрхөн настайчууд бол баярлгүй яах юм бэ энэ чинь те. Тэгээд яг тэр чинь бол ганцхан миний хөш одоо өстө хийлүүл нэрээ миний те цуг ажиллаж байсан зурлаач нарын бас л юу шүү дээ. Зурлаачгүй бол би хийн юм те. Тийм камергүй бол би хийн юм. Зурлаач бол би хийн ч шүү дээ. Ер нь бол тэгэхээр зурлаач нар юм одоо манай хамт олонны шагнал гэдэг шиг те. Одоо миний олон зурлаач нар юм аа бас монтажчгуудын маань бас шагналаа байсан баха тэр Алтан гад содон. Тэгээд цаашдаа бол ер нь Алтан гад содонд эзэн байж төр төмнийхөө төлөө тууштай ажиллана гэдгээ юугээр илэрхийлье. За өнөөдөр миний ажил бол хилийн дугаар отряд руу застав руу очино. Хэмрэн салхин дэрвсэн өвдөө эцсийн маань цусаараа хамгаалсан, ясаараа тулсан хилийн цэргүүдтэй, хилийн зурагч дээр очиж хилийн цэргүүдтэйгээ уулзсан. Хэмрэн салхин дэрвсэн сайхан залуучууд байдیں۔ Тэгээд тусгаар Монгол орны дархан хилийг манаж байгаа, нүд чавчилгүй манаж байгаа, амьсгаа даран бас манаж байгаа цэрэг ирчүүдтэйгээ очиж тав үг солино. Очиж сайхан хээрийн цаа ууцгаана. Ерөнхий ивент тэтгэгч эзэгтэй таны эрүүл сонголт. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч газрын шимээр амьдралд амт нэмэн газар шим. Ядаргаа тайлах. Янзтай ясны шүл. Манай эзэгтэй туслах эзэгтэй тос байна. Монголд үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрлэгч компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн омега 3, 6,
Е витаминаар баялаг болохоор хүний нүүр болон нүдний эрүүл мэндийг гоё дэмжиж өгч байдаг. Транс тосгүй, генийн өөрчлөлтгүй ийм гоё бүтээгдэхүүнийг бүх эзэгтэй нартаа санал болгож байгаа шүү. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, Япон эзэгтэй нар хэрэглээд эхэлсэн байгаа шүү. Эзэгтэй таны эрүүл сонголт. Үндэсний брэнд Эзэгтэй өргөмлийн төс. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Йоо, хичээлээ гэсэн чи өсөөлөх юм. Golden Globe-ийн шинжлэл амсад хөдөлтэй. Нэр юм уу? Бэлт чанар. Вау. Монгол амт. Дэлхийн амтыг Монголд үйлдвэрлэв. Golden Globe. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Тэ хүндэд зориулах хамгийн тансаг бэлэг бол гоо үзэсгэлэнг бүрдүүлэгч Etha Bell Cosmetics. La mer qu'on voit danser le long des golfes clairs a des reflets d'argent la mer. Хорин цаг чансан ясны шүл амттай шинтэй янзтай. За миний охин хизээ ирэх шин. Энэ жил ахаад очиж амжихгүй юм шиг байна. Дараа очие. Одоо очиж амжихгүй нэ гэж хойш тавилгүйгээр ижи аав дээрээ очиж сансан сэтгэлийн дэвтээгээрээ сансан хүнтэйгээ уулзах мөч хамгийн жаргалтай. Газрын шимээр амьдралд амт нэмнэ. Газар шим. Хорин цаг чансан ясны шүл амттай шинтэй янзтай. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Globe брэнд. Ерөнхий ивент тэтгэгч B Family So Tasty. Цэргийн албал зөвхөн дөрөмт хувц зөмсөөд жагсаалд алхах төдий зүйл бишээ. Энэ бол хариуцлага, тэсвэр, сахилга бат юм. Эх орноо хамгаална гэдэг газар шороогоо хайрлаж буй илрэл бөгөөд ар гэр, амьдрал, үр хүүхдүүдийнхээ ирээдүйг баттгаж байгаагийн нэр юм. Монгол улсынхаа халдашгүй дархан байдлыг ам бие үл хайрлан, батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан, тангаргалан эрд зэрэг болдог жамтай. За үзэгчтэй 21,000 реалити шоу маань үргэлжилж байна. Би бүр нэг зүйлийг бүр гайхчлаа. Цэргийн анги дотор бүхэл төсчний салон байна. За тэг шинээр ирж байгаа хүүхдүүд маань хамгийн түрүүнд эхлээд үсээ хосоолд юм байна. За тэгээд дөнгөж шинээр ирсэн дүүтэйгээ танилцъя. Сайн байна уу? За чамаа хин гэдэг? Намайг Ууган Тамир гэдэг. Ууган Тамираа. Тий. За хэд настай? Одоо би энэ жил 20 хүрж байгаа. Өөрийн хүсэл дээр ирсэн үү? Тий. За анх удаага ингэж хол явж байна уу? Би хамгийн хол явж байгаа юм. За үсээ ингээ хосоосон чи ямар мэдрэмж төрж байна? Айгүй тийм гоё л байсан байх. За өглөөс ирээд хамгийн түрүүнд мэдэрсэн мэдрэмж? Айгүй шинэ орчин, шинэ найзуудтай байдаг. Айгүй тийм сонирхолтой л байсан. Ерөн сэтгэл зүй бас жоохон эвгүй донцолгоотой байд юм байна яа тийм. Тийм замдаа айгүй их тогтолсон. Тэгээд яах бол их бол. Ийм өвчний салон тэгэл ийм гоё тогтохтой байна гэж өөрөө бодсон уу? Гэхдээ ер нь тэгж бодоагүй. Тэгээд айгүй тийм гоё. Би ч бас бүр гайхаад тах юм ингээд цэргийн ангидтай бүлэлттэй ийм хөөрхөн тогтой ийм салон байгаад яг мэрэгжлийн ингээд ийм өс цастай хүн ингээд байж ийн гэхээр бүр маш тийм бахархалтаас гоё байд юм байна. Тантай бас танилцъя. Таны хэн гэдэг вэ? Болормоо гэдэг. Болормоо гэдгээ. За хэдэн жил ажиллаж байгаа вэ? Одоо 19 дахь жилдээ ажиллаж байна. За цэргийн албанд ингээд ийм газар одоо ажиллах танд ямар гоо мэдрэмж төрд юм бэ? Та хоёр бахархалт зүйлүүдийг яриач. Айгүй гоё штэ. Одоо бараг л өртөөдөө ороод одоо ингээд 20 жил ажиллаж байна. Одоо ажил руу орж байна. Айгүй гоё. Шинэ цэргүүд ирэхээр та
та бүгдийн сэтгэл зүй бас яг адилхан догтлж хүлээдэг. Ямар хүүхдүүд догтлж хүлээж авдаг. Халагдахт нь уйлаалгах зэрэгтэй шүү дээ. Хөргөө бас айгүй дансаад тийм. Тэгэхээр яг медиа төрсэн мэдрэмж бас яг эдгээр хүмүүст бас яг давхар бас төрдөйм байлээ. Тэгээд цаашдаа та хоёрт бас амжилт хүсье. Цэргийн албаа медиа сайн хаагаарай. Мондог баярлаа. Мондог ирчүүдийн тоо бас нэгээр нэмэгдсэн байна. Манайхаа За сайн байна уу? Сайн явж байна уу? Сайн явж байна уу? За хил амгална уу? Амгалаа. Байна. За сайн явж байна. Сайн явж байна. Сайн явж байна. Сайн явж байна. За. Тэгээд сайн явж байна. Сайн явж байна. За хэдэнээс манад гараад явж байна? Өглөөнөөс хойш. Өглөөнөөс хойш гарчаал. Тэгээ өглөө 8 цагт гарсан. 8 цагт гараал. Тий. Аха. Ер нь өдөржингөө ингээ манад тойрол явах уу? Хилийн зурсаад агаал. Тэгнэ. Ер нь бол крем мананы журмаар өдөр болгоно явна. Өдөр болгоо явна. Составын даргын тушаалын дагуу. Составын даргын тушаалын дагуу. За, аль аймгаас татагдсан зэрэгт? За би Ховд аймгийн Үндсэн бас. Үндсэн бас. Тий, 2016 онд татагдаад хугацаа зэрэг албаагаад өргөжлүүлээд ирээд зэрэг албаа гэж ахлагч мөрөлт тонороод ажиллаж явж байна. За. Шууд өргөжлүүлээд. Тий. Аха. Алдар нь Сувдан тамир. Сувдан тамир. Намайг Алимжаан гэдэг. Алимжаан. Үлгийн. Үлгээ төрж нутагтаа. Нутагтаа. Аха. Хэдэн онд ихтэй аль паасан? Би 2009 онд албаа хийж ирсэн. Энэ ангид. За. Манай Сувдан тамирын хэдэн онд гинэ? Би 16 онд. 16 онд албаагаад. Тий. Тэгээд яагаад үлдэхэр шийдчихв? Тэгэл цэргийн амьдрал дасаал нэгэсэнд одоо сонирхоод тэгээ цаашаа үргэлжлүүлээд гэрээт хэлчний алба тэгээ ухаар ялчихгүй нөгөө дасаад сууршаад эхэлчихээр. Аха. Одоо тэгээ сүүлийн үед ер нь залуучууд цэрэгт явах тэр нэг сэтэл буцаад юм жоо сэргээд байна үгүй юу? Нэг хэсэг ер нь жоо унтарсан байсан шүү. Нэг хэсэг унтарсан байсан. Одоо тэр нөгөө одоо сүүлийн үед бол ер нь сэрэг алга харах өсөлт бол их гарч байгаа шүү залуучуудын дунд бол. Тийм байна шүү. Тий, одоо нөгөө манай албад дээр бол дандаа нөгөө гэрээ таахдаг шиг болоод одоо цэргүүд хугацаа цэрэг алга харах ер нь бол цэргүүд бол ард иргэд бол их одоо нөгөө цэргийн алба хаагаад цаашаа ажиллах орчин нөхцөлийн илүү бүр тухтай болгоод өгсөн байхгүй. Одоо хуучин бол цэргийн алба хаагаад гэрээ цэргийн албыг хаагаад тэгээд ингээд ахлагчийн мөрөлдөөнд орж ажилладаг байсан. Одоо бол хугацааны цэргийн албаа хаагаад та ингээд цааш үргэлжлүүлж ингээд хилэн зэрэгт ажиллах сонирхолтой бол гэрээт ахлагчийн алба руу ороод тэгээд үргэлжлүүлээл ажиллах. Шууд гэрээт ажиллах. За. За нэг сайхан цайлаад худаа. За тэгээ. Сайхан цайлчихдаг уу? Тэгээ. Сайхан цагаагаар сайхан нарлаг сайхан биш үү? За үзэгчдээ би яг одоо та бүхэнд бүр шив шинхэн хүрээд ирсэн. Шин цэргүүдтэйгээ одоо уулзаад сууж байгаа харуулж байна. За тэгээд залуучуудаа маань бүр анх удаага энд одоо цэргийн алба хаах гээд ирсэн байна. Яг ирсэн цаг мөчөөс хойш та нар одоо ямар үйл явдал болов. Яг тэгвэл та бүгдээ ээж аав бүгдээ одоо орон гэртээ за хүүхдээ ингэж явуулсан да. Хүүхд маань хүрсэн болоо яасан бол гэж санаа зовж байгаа штэ. Гэтэл миний нүдээр бол хүүхдүүд нь нөгөө газраа очсон тэр байтугай бүр ийм гоё тогтохтой хоолны газар ингээ орж ирээд ингээ сууцсан одоо өглөөний цайгаа уух гад байж шүү. За тэг мэдөө чамаа хин гэдэг вэ? Намайг сквадрын лог жиргэл гэдэг. Би 2025 оны 1-р ээлжийн зэрэг татлагаар дөнгөж ирээд байж байна. За дөнгөж ирээд за алд цэнхэр хадгаан бариад цагаан сүүгээ уугаад орж ирсэн гэж шүү дээ тийм ээ. Монгол эсээд байгаа. Ааха. Сэтгэл хөдлөж байна уу? Ямар сэтгэл гоё юм. Боцноос хэр вэ? Боцноос уусаал гоё л та. Би уус гоё л. Ийм гоё ингээ хоол унд ингээ та нарын өглөөний цайнд ингээ ирнэ гэж бодож ирсэн үү? Ер нь гадарлаж ирсэн юм. Гадарлаж ирсэн мундаг. За манай босд нь хэр вэ? За ийм гоё гайхалтай одоо өглөөний цайг одоо хийдэг тогооч мундаг ихтэйгээ та бүхэнд өгч байгаа та бүхэндээ танилцуулъя. За таны хин гэдэг вэ? Намайг Бутагуз гэдэг 165 дугаар ангийн ахлах тогооч, ахлагч солдоо. Тэгээд Хилийн сэрэгт 12 дахь жилдээ ажиллаж байна. Өдөр болгоно ингээд гоё сэргүүдтэй гоё шинэ хоолоор үйлчлээд гоё
хоолны дараа гоё сэргүүдээс гоё ингээд сэтгэгдлийн сонсоод эдгээр хоолны дараа гоё ингээд алгаа ташаад ингээд тогоо шигш нартай баярлаа гэд тийм урмын үг сонсохоор тогоо шигш нар гоё урам аваад ингээд аль болох гоё амттай хоол өгөх гээд хичээж ажилладаг. Та хэдэн жил ажиллаж байгаа? Би болохоор тус ангид 2 дахь жилдээ ажиллаж байна. 2 дахь жилдээ. За хамгийн гол нь ингэ тийм байна. Таны ажил бол маш хариуцлагатай, маш чухал ажил юм байна. Одоо жишээлбэл махны хэрэгцээ гэхэд грамм нь 500 хэд гэлээ? 550 грамм. Тэгэхээр бол маш сайн. Тэрийг болохоор ингээд өдөрт 3 удаагийн 4 төрлийн хоол олгодог. 3 удаагийн 4 төрлийн хоол. Өдөр болохоор 1-2 дахь хоол гэдээ ордог. Нэг өдөр 3 удаагийн 4 төрлийн хоол олгодог байгаа. Тэгээд тэр 550 грамм махыг 4 хоолнд хувааж хэрэглэнэ гэсэн үг шүү. 450 ч юм уу 350 грамм хэрэглэж яагаад гэвэл байна бас. Тэрийг бас ингээд тэр чинь нөгөө юунаасаа шалтгаална. Тэр өдрийн хоолны орц нормноосоо шалтгаална. Заримдаа нэг өглөө болохоор сүйтэй хоол ордог бас каш хүүхдийн будаа ч юм уу. Тэр үед болохоор махны грамм бас жоохон заримдаа багасгчдаг. Тэгээд тэрийг болохоор ингээд тоогооч нар ингээд бүгд туршлагатай сурчсан. Тэгээ яг орц норм граммаараа тэгээ өдөр болгон тэгээд адилхан ижил тэгш хуваагаад хоол өндийг хийж өгдөг. Ямар гоё юм бэ. Одоо бол бүр цэргийн хоол гэдэг бол манайхаа үнэхээр бас гоё байд юм бэ шүү. Би бүр нэрээ үнэнгээсээ ингэж би ийм гоё хоолууд ингэж өгчдөг гэж ёстой бодоагүй. Тэгж байгаа. Ерөнхий ивент тэтгэгч Мөтлөө брендийн гоймонг одоо бас сэтгэлээрээ те их биш гэсэндээ бас манай залуучуудад гоё амттай шинжтэй хоол энэ гоймонгоор хийж өгөөрэй гэд Мөтлөө брендийн одоо 3 төрөлт гоймон мөн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч B Family-гийн за энэ сайхан будааг хүүхдүүдтэй бэлгэлж байна. Тэгээд манай одоо нэвтрүүлгийн ивент тэтгэгч байгуулга багхгүй юу. Тэгээд танд маш их баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Олон аавын хөвгүүдийг улам эрүүл болгодог. Одоо та чинь баг ээж нь гэсэн үг юм байна шүү дээ, тий. Эмэгтэй хүмүүс бид нар чи ер нь хэцүү шүү дээ. Яг л одоо ирчүүдийнхаа, үр хүүхдийнхаа одоо эрүүл мэнд бүх тэр зүйлүүдийг бид нар хоолоороо дамжуулж одоо юу гэдэг анхаарч идэг. За тэгээ бас нэвтрүүлгийн ивент тэтгэгч газар шим брендийн ийм гоё ингээд лечо үеиг салаадыг бас хүүхдүүдэд өглөөний цайнд нь те талхтай ч юм уу ингээд холиод сайхан ингээд өгөөр баяжуулаад ингээрээ. Тэгээд бас манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч газар шимийн брендийн майнуудыг бас хөрхөн хүүхдүүдтэй бас танд бэлгэлж байна. За тэгээд залуучуудаа эмэгтэйчүүд бидний хувьд та нар маань эрхэм хүүхдүүд маань те одоо ирээдүйн бидний хойч ирээдүй ийм мондог бахархалт залуучууд бас бүсгүүчүүдээ биднийхээ одоо түшиг тулгуур те ийм мондог ирчүүд маань цэргийн албаа мондог хаагаарай. Тэгээ та нар маань чадна хараас бүр мондог харагдаж байна. Аав ээж нь хүүхдүүдээрээ бахархах байхаа. Та нар бол манай Монгол улсын хамгийн том баялаг шүү. Тэгээ нэвтрүүлгийн ивент тэтгэгч Golden гой брендийн гой амтлаг шоколадыг дүүнартаа бас өгье. Шоколад бол та нарыг улам ирч хүчтэй, улам тамирыг чинь сэргээ. За тэгээд ингээд миний бас сэтгэл хөдлөж байна. Яг үнийг хэлэхэд бол ийм мондог хүүхдүүд. Ийм гоё бүтээгдэхүүн ингээд бэлгэлж байгаа. Тавханд маш их баярлалаа. Тавханд ажлын өндөр амжилтыг хүсье. Тэгээд сэргүүдээ эднээс ингээд хоол хийж өгөх болно. Ингээд амсуулах болно. За уучлаарай би нөгөө хоол идэж болохгүй шүү. Тэгээд юу идэхгүй байгаа юм. Би ч хоол идэх юм бол 6,000 төгрөгөөр торгуулна. Яа тэгтээ энэ хуушурч гоё юм штэ тийм. Ганцыг амсчихгүй юу? Лааж. Яа надад чи идэж жаад хасчдаг. Ядахтай цай амсчихгүй тийм. Монгол хүн байна да бас. Өө ямар хэцүү юм бэ. За шиг. За өстөх баярлаа. Амжилт залуучуудаа. Та нарт тэгтээ ёстой гоё харагдаж шүү. Сайн бусалчлаа. Энэ юу юм? Энэ дрон. Одоо хилийн хариуц зэсгийн одоо нэг очиход хүндрэлтэй, мөр малтай очиход хүндрэлтэй тиймэрхүү хэсгүүд нисгчгүй нисэх хэрэгсэл үе одоо энэ дрон ашиглаж хил хамгаалтыг бас зохион байгуулж байгаа. Тэгвэл манайхаас мундаг хөгжөөл байгаа юм байна. Заавал морьтойгоо бас ингээд газар руу тий. Хөвгүнийхээс хийх системийг бас тодорхой хэмжээнд хөнгөвчлөөд байгаа гэсэн үг байхгүй. Тийм байна. Хилийн манаанд явж байхад нараа мандахыг харах сайхан биз.
одоо хэлсэн хүний жаргал өстэй тэр одоо. Би бол одоо тэрийг мэдрээд одоо тэрийг надад нэг төсөөлөгдөлт нэг яриаж өгөөч. Тэр хэлчин хүний жаргалыг. Хил манахын жаргал. Хил манахын жаргал. Одоо хүмүүс бол юу гэх одоо нэг энгийн гэх юм одоо биднийхаар бол одоо энгир гэдэг шүү дээ. Энгир гэдэг бол одоо эрхэм болсных нэг шилийн богд дээр нэг нар мандахыг харах гоё гэдэг. Тэгээд байдаг. Тийм. Биднийх бол өглөө хилийн манад одоо ингээ үүргээ гүйцэтгэе явуулаа, хээр хонлоо. Өглөөсөө тэр ургах нарыг харах хамгийн жаргал байхгүй. Тийм шүү. Тэ. Эх орны хил тайван байна. Сайхан нар мандж байгааг эх орны хил дээрээс харах. Энэ хугацаанд юу хил зорчигч нартай толж байв уу? Өрн толж исэн газар бол байгаа баг. Өөр завхан дээр ажиллахдаа зөндөө сулж исэн. Завхан утгатай бол бас ажиллаж исэн. Тэнд бол ер нь бол тэр үед бол байнга зуршил гардаг байлаа. Одоо ер нь нэг үе бодвол ер нь хилийн зуршил хайг болсон ер нь. Тэ хайг болсон. Ер нь гэхдээ одоо энэ манай энэ баян үлгийн чинь шинэ энэ одоо газар орны байрлал байгалийн тогтоц тэр бол уул хадрах газар тий. Тэгэхээр ер нь бол бас манай хэд бас ер нь жоохон хүндрэлтэй тий. Ер нь хүндрэлтэй. Газар нэг байгалийн тогтцоор бол хүндрэлтэй. Уулархаг шох уултаа мөнгө цастаа бол ихтэй. Тэгээд ер нь бол тэгээд зөрчил гарах нь ч бас баг. Нэг бодлын бас ашигтай байрлалж байгаа байхгүй. За. Хилийн зөрчил гарахааргүй. Байгаль нь өөрөө бас давхар хамгаал. Эх орноо эх орноо байгаль нь өөрөө бас давхар хамгаалж ийн гэсэн үг. Ийм байна. Тэгээд манай хилчид маань нийлэхээрээ тэгээд бүр баттай болчихсон. Бүр баттай нэвтрүүлэх хүн байна да. Ер нь хилийн дээс ер нь зөрчигчдийг бол гიშгүүлэх хүн биш дээ. Байгальтайгаа нийлж байгаа. Хилчин одоо анх ингээд нөгөө хилчин хүн тангараг өргөдөг баг тийм үү? Ер нь. Цэргийн тангараг. Цэргийн тангарагыг нэг огсолтны хэлээч. Цээжинд байгаа үстэй одоо ер нь. Авайлгүй хоодорч одоо. Цэрэг хүн болсных цэргийн тангараг мэдэх болохгүй шүү дээ. Тийм сайхан нэг тангарааны өгшаач. Монгол улсын иргэн бэ. Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж өвгдээцийнхээ ариун гал уламтулсан Монгол улсынхаа халдшгүй дархан байдлыг ам бивэл хайрлан бадлан хамгаалахаа эх орн төр аль түмэндээ андгайлан тангаргалъя. Биар түмнийхээ үндэсний нэгдэл Монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж цэргийн эрдэмт шамдан боловсрч улсын нууцыг найдвартай хадгалж Монгол улсын хууль цэргийн дүрмийг чан цэхэн биелүүлэхээ бадлан тангаргалъя. Эх орноо батлан хамгаалагч дайчин би өргөсөн тангарагасаа нэцвас төрийн хууль ёсны цээрлэл хүлээн. Манай улсын дархан хил. Эх орныхоо инх хамглан тусгаар тогтнолыг баталсан чухал шугам. Хилчин бүрийн зогсолтгүй анхаарал, сэтгэл зүтгэл, эр зоригийн ачаар эх орн минь халдшгүй дархан хിവэр байна. Тэд өдөр шөнөгүй улирал үл хайхран хилээ хамгаалж, иргэдийн аюулгүй байдлыг баттган байна. Тэдний хүчинд Монголын газар нутаг ирээдүй халдшгүй оршсоор байх болно. Тэр ч утгаараа хилчтэй хайрлаж, хүндэтгэж, бахархах нь бидний үүрэг билээ. Ам би үл хайрлан гэж байгаа шүү. Тайх. Энэ сэтгэл зүй бол дүүрэн байгаа үстэй. Хоёртонд одоо зөвхөнд бол дүүрэн. Сэтгэл зүй маш хангалуун байна. Бидний ерөөдөө хилчдийн маань батам сайхан түүхүүд бий. Ерөн зүгээр 100-аад нөхдүүдэд тулалцсан хоёр хилчний ч түүх байдаг. Тэ одоо манай ангийн хоёр баатар. Одоо юу тийм энд юм уу те? Тэ манай ангиас төрсөн хоёр баатар. Монгол улсын бүгд найрамдах Монгол ард улсын баатар. Дамдны намнан бүгд найрамдах Монгол ард улсын баатар Хорлоогийн дам бөгч. Хорлоогийн дам. Хоёр баатар. Төрөн гарсан. 100 гаруй нөхдүүдтэй эцсийн амиа тасарчл үдсэн. Тэ. Гэтэ өөртөө ганцхан бүлдээсэн гэдэг нь үнэн үү тэр юм. Тийм тэр яриа үнэн бэ? Үнэн үү? Өөртөө ганц сумаа үлдээгээд тэгэл ямар ч нөгөө төрийн нууцаа алдахгүй тулд тэ өөртөө ганц эцсийн сумаа өөртөө зориулсан. Тэ. Тэр бол боддог. Тийм зүрх сэтгэл бол одоо хилчин танарт мань л байх юм байна.
Эндээ надад тэр байхгүй байх шүү. Гэхдээ хил дээрээ зогсоод тэгээд бас явтай Монгол аавын хүү байна. Монгол хүү байна нэг сумаа үлдээгэл үзгэл авахтай эцсийн аймаа тасартал. Яг ингээл одоо би бол тэгж чадахгүй байхтаа гэж та одоо өөрийгөө бодож штэ. Яг бид нартай адилхан энэ сайхан төрийн энэ хувцсыг өмсөд тэнд очиод зогсох сэтгэхгүй бол бас өөр байхгүй. Тэг бах. Та өөртөө ингээд би цэргийн хүн гэдэг тийм сэтгэхгүй танд байгаа шүү дээ. Би бол их орнуудаа ингээ хамгаалах хэвээр тий. Өргөсөн тангарагтаа үнэнч байх хэвээр. Тий. Тэгээд тангараг унсцсан хүн чинь. Тангараг унсцсан та бол яг тэнд ингээл тулахад бол бас л яг эцсийн зам өөртөд нь байхгүй. Сайхан юм аа сайхан. Өнөөдөр Улаанбаатар хотод ч болон ерөн зүгээр Улаанбаатар хотоор иш татаад ярихад өнөөдөр бид нэр тэр хотод ч юм уу гэртээ бүтэн нойртой сэтгэл амар унтж байгаагийн хамгийн том баталгаа тэрийг тайван байлгаж байгаагийн хамгийн том жишээ бол та нар маань шүү. Хил амгалан байна гэдэг бидний ерөөдөө тайван байхын, бардан байхын баталгаа шүү дээ. Тэгэхээр зэрэгс та бүхэндээ бүгдээрэнд маш их талархаж явдаг. Та нараас бахархаж явдаг шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд туурах тусгаар Монгол орны дархан хил амгалан байх болтугай. За хил амгалан болох болтугай Ерөөлөтөр шиг. За цайн дээр Golden Globe-ийн чоколад өгнө та хоёртаа. Баярлалаа. Адуун дээр хүлхэж явахгүй юу? Ам зугаа. Би чоколад. Тэгэхээр чи бас болохгүй. Тийм үү? Анхаарал бас сарниулж болохгүй нэр чинь бас хилээ мананд явж байгаа. Гол анхаарал ерөөсөө хилээ мананд явж байгаа бас хүнэмтнээс юм авах бас хоройтой бас хилээ мананд хориглох зүйл байна. За яг би түлээ. За яа ди бэ. За газар шимийн компот байна. За багт хитэ өргөсөн ч болно сайхан. Одоо нөгөө таны хэлэхээр өглөө нар мандахыг харахтаа өглөөний цайн дээр тэгдэхгүй. Өглөө цайн дээр. Хэрийн хоол сайхан шүү дээ. Гой мотлоо брэндийн гой маань байна. Энэ би family-гийн удаа байна. Энэ ухтаа уулын авна. Тэгээд одоо гурлаа дөрөв зөрчиж байгаа юм лөө. Хилээ мананд явж байхдаа маш ингэ цаад өвлж өгч. Монгол хүмүүс байна тийм биз дээ. За гэлээлээ өстө хоёр сайхан цэрэг Монгол орны хил амгалан байгаа юм байна. Бат байгаа юм байна. Хил зөрчигч нөхдүүдийг гიშгэх газаргүй байгаа юм байна. Та хоёр чэйжээр хамгаалж байгаа юм байна. Санаа амгалаа. За баярлалаа. Битүүрч гэлтгээр нь мянга гэлчээд бас яг одоо ингээл битүүртэй адилхан үүргээ гүйцэтгэл Монгол орны 408 зөвхөст яг үүргээ гүйцэтгэл явчих. Нүд цавчилгөө. Аманда чоколад хүлхэхгүйгээр анхаарал сэрнэхгүйгээр хил амгалан байгаа юм байна. За цайгаа уугаа тэгээ мордтой та хоёр маань бас. За. Ажиглалтай болдгоо тий. Торгон хэл гэдэг мөнгөн цацлаг хаялсан мөрөн голын минь долгоо юм. Мөнхөд дээдлэх түмний мөрөө үлдээх талбар юм. Торгон хэл гэдэг морин туураар тамгалсан түмэн сүргийн бэлчир юм. Монгол хэмээн дуурсан төрлөг дууны айзам юм. Торгон хэл гэдэг эрх чөлөөт ардын минь эх орноо гэсэн сэтгэл юм. Эрд зэрэг хүний эрхэмлэн өргсөн тангараг юм. Тийм болохоор хилчин Тэнгэрлэг орныхоо мэлмээ юм. Тэнгэр газраа өмгөөлсөн тэнхээ чадалт баатар юм аа. Эр зоригтой үнэнч хилчид та бүхэн эх орныхоо бат бэх хамгаалагчид юм шүү. Хилчдийн зүтгэл, халамж Монголын ирээдүг баталгаажуулдаг учраас хилчин та эх орон ард түмнийхээ бахархал мөн. Ерөнхий ивент тэтгэгч B Family So Tasty. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Аз жаргалыг хамтаал Мотлоо брэнд. Ядаргаар тайлах. Янзтай ясны шүл. Йоо, хичээлээ гэсэн чи өсөөлөх юм. Golden Gobi-гийн шинэ шоколад. Амсаад хөдөлтэй. Нэр юм уу?
Бэлт чанар. Воо. Монгол амт. Дэлхийн амтыг Монголд үйлдвэрлэв. Golden Gobi. За, миний охин хизээ ирэх шин. Энэ жил ахаад очиж амжихгүй юм шиг байна. Дараа очие. Одоо очиж амжихгүй нэ гэж хойш тавилгүйгээр ижи аав дээрээ очиж сансан сэтгэлийн дэвтээгээрээ сансан хүнтэйгээ уулзах мөч хамгийн жаргалтай. Газрын шимээр амьдралд амт нэмнэ. Газар шим. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Манай эзэгтэй туслахын тослох эзэгтэй тос байна. Монголд үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрлэгч компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн омега 3, 6 Е-витаминаар баялаг болохоор хүний нүүр болон нүдний эрүүл мэндийг гоё дэмжиж өгч байдаг. Транс тосгүй, генийн өөрчлөлтгүй ийм гоё бүтээгдэхүүнийг бүх эзэгтэй нартаа санал болгож байгаа шүү. Үндэсний үйлдвэрлэлд дэмжиж Япон эзэгтэй нар хэрэглээд эхэлсэн байгаа шүү. Эзэгтэй таны эрүүл сонголт. Үндэсний брэнд эзэгтэй өргөмлийн төс. Ясны шүл. Амттай, шимтэй, янзтай. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч газрын шимээр амьдралд амт нэмнэ. Газар шим. Ерөнхий ивент тэтгэгч Мора хандалсан тос шин мэдрэмж гайхалтай хослол. Ангаар ном хог. За өнөөдөр сэрийн албанд татагч ирсэн. За сэрийн албагч ямагт өөрийгөө байрлаа мэддэг байх ёстой. Номхон команд гэдэг нь өлмийн оронд гутлын уулны өрнийг хэмжээний зайтай гараа доошоо чөлөөдөө унжуулсан, гэд статсан сээж гаргасан хараа 90 өргөсөн хараа цэг байх ёстой шүү. За эндээс баруун дэш эрг командаар баруун хөлний өсгий зүүн хөлний өлмий дээр иргэнэ. Анхаар команд анхаар баруун тийш эрг. За зүүн тийш эрг командаар зүүн хөлний өсгий баруун хөлний өлмий дээр иргэнэ. Анхаар зүүн тийш эрг. Баруун тийш эрг. Зүүн тийш эрг. За баруун тийш эргээд дороо алах командыг давтъя. Баруун тийш эрг. Дороолоход марш. За гараа чөлөөтэй хойшоо хаяна. 45 градус хаясан байх ёстой. Хөл өрг, эрүү өрг, битгий доошоор хараасыг гараа доошоо хойшоо чөлөөтэй хаях ёстой шүү. Энэ дээр анхаар. За үзэгчтэй бид бүхэн одоо бас маш тийм торгон үйл явдлын гэрч болоод байж байна. Юу вэ гэхээр цэргүүд маань шинэ цэргүүд маань одоо яг өөрсдийнхөө шинэ хувцсуудыг тааруулаад ингээ бэлтцсэн байдаг юм байна. За тэгээ хүүхдүүд маань одоо ингээ хувцас авах юм тий. За тэгэхээр цэргийн албан агч нар маань ерөнхийдөө жилд 2 удирлын хувцаар авдаг. За ямар хоёр? Зуны хавар, намар зуных болон өвлөх гэж. Тэгэхээр манайх зөв удирлын шалгалтаа. Одоо бол хавар уу 100 болж байна тий. Тэгэхээр одоо ерөнхийдөө манай хувцас өмсөх заавар хангалтынхаа журмын дагуу одоо манай шин ирсэн дайчид маань анхныхаа хувцсныхаа хангалтыг авах гэж. Тэгээд яг энэ цаг үеч бас энэ хуцас цэргийн албан агч нартай хувцас хэрэглийг ингээ гардуулж өгч байна. За тэгэхээр ингээд гоё юм бэ. Малгай, гítэл өмдтөөгөө. За ингээд гутлаа. Тий, гутал нь бас гоё. За. Амжилт хүсье. Тэгээд эх орныхоо дархан хилийг сахиан хамгаалах нэр хүндтэй албанд одоо иргэнийхээ үүргийг гүйцэтгэж өргөсөн дагарагтай үнэнч байж энэ сайхан хувцаараа гангарч гойж явахын ерөөлийг өргөё. Цэргийн хувьд хувцс бол хамгийн чухал, хамгийн хүндтэй зүйл тий. Цэргийн албан агчийн хувьд бол ер нь одоо тэр тусмаа цэргийн хүн бол энэ хувцс хэрэглэлийг бол маш одоо өнгө үзэмжийн сайжруулж цэвэр цэмцгэр өмсгөнөөрөө цэргийн албан агчийг маш
илэрхийлж яадаг зүйлсийн нэг байдаг учраас цэргийн хүн бол ер нь цэргийн хувцсыг аягүй тийм нэмэгч юрамтай цэвэрч нэмбэ одоо хэрэглэх нь бол цэргийн албаагчийн үүрэг юм аа гэж. За залуучуудаа сэтгэл ямар байна хувцас авсан. Сэтгэл бол маш өндөр байна. Таалагдж байна уу? Маш өндөр таалагдж байна. Толгондоо нэг юу ярих юм мэдэхгүй байна. Тэгээ сэтгэл маш өндөр байна. Анх удаа цэргийн хувцас аваад маш гоё байна. За ямар ч сан мөнгө одоо ерөнхий харагдах байдал нь бол боломж юм байна уу? Тэгээ үнэхээр таалагдж байна. Үнэхээр шинэ хувцас болохоор ингээд таалагдж байна. За миний төвөд. Ер нь гоё байна тэгээд тэрэндээ цааш дээр нь л гоё. Таанаас ер нь энэ хувцснууд бүр гангаа харагдах байхаа. За энэ гутлын хувьд чам таалагдж байна уу? Таалагдж байна. Үнэхээр. Ер нь бандер залуучууд маань иймэрхүү гутланд дуртай тий угаасаа. Тийм. Яа, за миний төвд таалагдж байна. Хүсэн хөдлөөс мөчл ирлээ. Би өөрлөлтөө байж. За миний төвд яаж байна? Үнэхээр гоё нэ. Тэгээ өмнө нас өмсчихсэн болохоор тэгээд бүр одоо болохоор бүр ингэ шинжлэхдээ бүр яг цэргийн үндсний өмсөж байгаа болохоор амар гоё. За залуучуудаа амжилт хүсье. За нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Одоо ингээд бүх залуучуудаа одоо ингээ хувцаа ингээ өмсөд бүр маш гоё ингээд одоо утахгүй болох гэж байгаа юм байна. Өнөөдрөөс эхлэн тэд энгийн нэгэн иргэн биш ээ. Эх орныхоо гал голомтыг манах энхийн төлөө тангараг үргэсэн цэргүүд боллоо. За ингээд та бүхнийхээ ажилд амжилтыг хүсье. За маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр 25 дугаар телевизийн хамт олон манай ангид бас 21,000 шоуны оролцогч од гэрлийн хамт ингэж хүрэлцэн ирж нийт хилчтэй маань бас нэг өдрийг хамтдаа байсанд маш их баярлалаа. Тэгээд танд ажил амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд 21,000 шоунд бас хилчдийнхээ нэрийн өмнөөс амжилт хүсье таныг бас төрүүлээрэй гэж байна. За баярлалаа. Нийт хилчдийнхээ нэрийн өмнөөс эрхэм та бүхэндээ ажил амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд тэнгэрт ялц галтан гац содон шиг тэрүүн дээрээ залрах төрийн алтан соём шиг алтай номер төлдөх Монгол улсын хилийн нэгдүгээр байгаа шиг та бүхний минь ажил үйлс өргөлж нэг байхын үлзий сайхан өрөөлөг өргөн дэвшүүлье. За маш их баярлалаа. Хилийн цэргүүд маань үнэхээр бахтам сайхан байд юм байна. За өдрийн худалдаа авалт. Юу юм бэ шүү? Манай Казакучин бас би зүгээр сонслоо. 2 дахь өдөр замд гардаг хүн байна. Ер нь бас нөгөө хохмоо өдөр гэдэг л үү те. Бас холын замд гардаг байна бас манай Казакуд манаас. За өнөөдөр 7 дахь өдрийн худалдаа авалт. Мэгмар гараг ногоо байгаа. Нэг нуруу авнаа. Яг ганц нуруу авч. Хоны мах ямар үнэтэй их? 17,000. Гүн ганц нэг энэ амар их махтай юм те арайч. Энэ яа. Хэдэн дөр болт нэг 50-д үзтэй харъя. Хэдэн дөр болох нь? Оо. 11,000 юм уу? 1,400. Худлаа юм байна. За. 11,400. Ханы мах 17,000. Хөдөө гэлтгэл үнэтэй юм байна дөө. Татсан хаваад бодоотойгоо хий. Гомтой утгаад идчих юм уу? За хардуудлаас нь нэг 1000 төгрөнд авчидхөө. Ерөөсөө тгий. Эндээс нү? Тий, энэс энэ хоньны мах үстэй өхрийн мах юм уу? Хоньны наач нөхрийн мах. Тий, 1000 төгрөнд хилний дээ. 14,000 юм уу? Яг 1000 төгрөнд харуулаад өгч. 2,000 1000 ерөөсөө л 1000. Жоо мах ичээч. Ой, үн болгочлох. За мэ. Задгаа байхгүй нэ. 6, 7, 8, 9, 1100. За баярлаа. Өгсөн авсанд үлзээтэй. Гоо хуураад идчихэл та мах идмээр байна одоо. Үнэхээр махсаад байна. Бадсан мах. 1100 төгрөг. Дуус төгчл байна да. Үнэхээр махсаад байна. Нөгөө манай машин шүү дээ. За 7 дахь өдрийнхөө худалдаа авалт хийх гэж байна. Цаг хугацаа бол харгасан сум мэт байна. Сая цэргийн анги руу явж ороод Монгол цэргүүдээ ирчүүдээ хараад Хэмэр маань ихэд сэргсэн байна. Тэрлэг зах руугаа ирчвчтэй орно. Өнөөдөр би
нийслэл салаад хийх төлөвтэй байна. Йоо, тэгтэл сайн хуушур жоохон бодогдоод байгаа зааж байгаа ёо. Хуушур бодогдоод байна. Тэгээд нэг сосисыг авчих тийм үү? Улаанбаатар хотод бол сосисыг бол одоо нэг 500 600 төгрөг байдгийн юм. Одоо манай сайхан үлгийн нутагт одоо тэрлэг зах дотор маань одоо чухам хэд байгааг Тэнгэр бурхан бүү мэдэг. Үгүй юу лээ. Тэнгэр бурхан л мэднэ. За тэгээд ингээд нэг тийм дүрм товцтой, дандаа дүрм журамтай халахын гайхалтай ирчүүдийн донд ингээд байж байгаа гараад ирэхээр нэг тийм яагаад ч юм нэг тийм зориг мэдрэгдээд бэр амтгтаад байдгийн бэ шүү. За тэгээд манай үлгч сайхан салхитай. Тэгээд ингээд салхин станаараа бас гайхалтай сайхан саагж байгаа шүү. За ингээд тэрлэг зах руу оръё. За тэгээд одоо хүү энд шар шууны үед би бол хайгаад байгаа ш гэрлэг авч явахгүй. Энэ сайн байна уу? Энэ шар шууны үед 10,000 маа. Хоёрхан мөнгөөр авчруулна сте. Ер нь их олон юм шүү дээ. Энэ доомбор авмаар байна. Энэ олон гой тэр шагналсан ингээл гой ингээл нэг одоо орбоо гэдэг шиг нөгөө гой дивсгэр гэл хүүш ойр нөгөө юу банк руугаа ороогүй. 1000 төгрөгтэй л явсараад нууц код ч хийдлээ юу нэ. Тэгэхээр л 0. Энэ 21,000 reality show явж байгаа юм. 1000 төгрөгөөр чардааж штэ. Гэхдээ бас яха боломжтой. Та 21,000 төгрөгөөр амьдарч туу. Яагаад амьдарч болж шít. Би бол одоо нэг одоо 6-7 мянгаар орог 7 онцлоо шít. 6-7 мянгаар уу? Тий. Тэгвэр тансаг амьдарч ийн хувьдаа. Хүн тэгэл ер нь ээж болчоор ямарваа нэг юм харахаар ингээл хүүхдүүдтэй хараад яваад идэм байлээ дээ. Тэгээд одоо манай ээж нар бол бүгдээрээ тэгдэг байгаа шүү дээ. За гарцгаая. Гадаа зах руугаа явцгаая. Ирч хүчтэй тий. За ингээд сосиско одоо олно. Энэ доомбор хэдий? Доомбор янз-янзтай. 80,000, 180,000, 60,000 гэж. Тийм үү? Тийм. Модерн ялгаатай өөрөөр. Нэг доомбор авчт юм лөө. Аваач яриад өгье. Нэр манай аав ч хөгжимчин хүн шүү дээ арт хүмүүс минь. Сайн байна уу гिच. Тэгээ би 21-ээс гадна хувийн мөнгөөрөө нэг бомбор жижиг л бомбор авахд болно дөө. Энэ хэдий? 50 өгөө. 60,000. За дүүн 49,000-аараа жижигээл авчи дөө. Тэгээд ингээд тоглоно. Энэ хувийн мөнгө шүү хүмүүсээ бас энэ чинь бас хувьдаа бас нэг дансантаас хэдэн төгрөг байна. 21,000 руу бол ороогүй энэ чинь хүнсний бүтээгдэхүүн биш юм чи болно шүү дээ. Тийм үстэ манайхаа. За эгч минь маш их баярлаа. Энийг би одоо аавдаа очиж өгнө. Ийм гой нутагт ирсэн те хүндэтгэж явдаг хөгжмийг авахгүй бол болохгүй шүү дээ. За баярлалаа гэж. Үлзийтэй байгээ, үлзийтэй байг. За нөгөө сосисыг авах гэсэн юм биш. Үгүй ахад бас ингээ байнгын ингээд камерд очих чинь зовлонтой. Хувьдаа би чинь бас өөрийнхөө мөнгөөрөө ар гэрлүүгаас юм бас авъя гэж бодсон шүү дээ бас. Цүнх авахар гарсан хэрн гутал тэрч орж ирж байвал тийм ээ, та эмэгтэй хүн гэдг нь гарцаагүй. Үүнтэй тун төстэй нэгэн явдал одоо болж байна да. Энэ л эмэгтэй хүний эгдүүтэй эрхэм нэнтэн зам биш гэж үү? За арай хоол идэнэ. Нөгөө мө од гэрлээсээ харамсан нэг хавиргаараа шүл хийж идэнэ. Сайхан за арай шүлэндээ юу хөө? Мотлогийн гомгоо ийхүү. Мотлогийн гомгоо хий. Гэхдээ шүлэндээ хүч нэмэгдүүлэх ёстой. Янцтай. Ясны шүл. Энэ цав цагаангүй шүл үйдэг. Жоох энийг шингэлээд тэгээд ганц аяг шүл байхад л болно шүү дээ. Тэгэхгүй бол энэ муу хавиргнаас ч олигтой. Ганц хавиргнаас ч олигтой шүл гарахгүй бах тийм. Ингээл болох ганц аяг гэдэггүй бол бас нэг жулдраа амттай юм идмэрг байна асуу. Тэгээд өнөөдөр хилчиттэйгээ уулзсан, ферийн цай уулзсан. Тэгээд нөгөө хүнсний зах руугаа орж нэг юм 1100 төгрөгөнд нэг юм татсан мах авлаа. Нэг будаа тоорог маягтай хийж идэх багтаач. Одоо бол ялч махсаад байна. Мах идмэр санагдаад. Жохон ч хамаагүй мах идмэр.
Бас алимл хүнзүрх идэж явахгүй тий. Гомь инэ. Манай ерөнхий ивент тэтгэгч. Моклоо брэнд жоох юм арай өргөнөөс нь шүл болоод ингэж идчих. Яг энийг хуурга бол гоё л байх л та. Энэ арай өргөнөө нэмж байгаа шүл болоод гоё болох. Жолчих. Моклоо брэнд ч дээ манай ерөнхий ивент тэтгэгч. Дэлхийн шилдэг 10 паста гомонгийн үйлдвэрийн нэг нь ийм брэнд байна. Мах идэхгүй удсан хүний хэл хөөгч мөн дөө. Хүүхэд насны хээрийн шүл, аавын гарын ууц, чансан гэдэс, хуйхалсан толгой гэд Монгол эр хүний амьдралын бүх цаг мөч махтай холбоотой байдаг. Байгаасай. Байдаг л байхгүй юу? Ястаа мэдгүй за энэ бол ховрын бараа учраас тэг байгаа үнээр нь л авъя дөхөө. Энэ үнтэй чалахгүй эн чинь Улаанбаатарт заяа 400 500 юм уу 600 байдаг байхгүй юу? Тэгэхээр жоохон нэмэгдлэхэд 800 900 болох байлгүй дээ. 1800 төгрөгөө. Яг арай за 1800 төгрөгөөр авчи те. За авъя. Би чи яг өндөр 1000 төгрөгийн худалдаа авалт хийнэ гэж бодоод 1000 төгрөгтэй гарцсан. Тэгээд 100 төгрөг төр гуугаад аваад буцаагаад 21000-аас өгч штэ би. 1800 төгрөгөөр сосиск авч чадлаа. За сосиск авчлаа. Сэтгэл санаа сайхан байна. Сайхан байна 1800. Тэгвэл сосиск үнэтэй байд юм биш штэ. Улаанбаатарт бол эн чинь 600 ч юм уу тийм л байгаа. Одоо яг бас тэгтээ яг 1800 төгрөг гэдэг чинь бол бас болж шүү. Энэ цагаан шуун бас байхгүй л юм. За яах вэ? Одоо sorry л хийж лээ да. Ерөнхий ивент тэтгэгч эзэгтэй таны эрүүл сонголт. Ядаргаа тайлах. Янзтай ясны шүл. So tasty. So tasty. Аз жаргалыг хамтаал Мотлоо брэнд. За, миний охин хизээ ирэх шин. Энэ жил ахаад очиж амжихгүй юм шиг байна. Дараа очие. Одоо очиж амжихгүй нэ гэж хойш тавилгүйгээр ижи аав дээрээ очиж сансан сэтгэлийн дэвтээгээрээ сансан хүнтэйгээ уулзах мөч хамгийн жаргалтай. Газрын шимээр амьдралд амт нэмнэ. Газар шим. Йоо, хичээлээ гэсэн чи өсөөлөх юм. Golden Gobi-гийн шинэ шоколад. Амсаад хөдөлтэй. Нэр юм уу? Бэлт чанар. Вау. Монгол амт. Дэлхийн амтыг Монголд үйлдвэрлэв. Golden Gobi. Аз жаргалыг хамтаал Мотлоо брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч газрын шимээр амьдралд амт нэмнэ. Нийс салаад өнөөдөр хийж идэ гэж бодоод бүр зорж бөө юм болж ич нэг сосиск 1800 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд ашгүй олоод тэгээд одоо бэлтцсэн байж байна. Тэгээд мэдээж нэвтрүүлгийн ивент тэтгэгч газар шимийн ийм гоё дарсан үрцгийгөр ашиглаад тэгээд дээрэс нь манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч газар шимийн үеиг манюзагаа ашиглаад нийс салаад хийх чинь тэгээд бас ийм гоё бүтээгдэхүүнүүд ер нь бол хүний амьдрал бол зөндөө хэрэг болт юм байна. Эдгээр нь яг ингээ бэлэн бас байгаа учраас янз бүрийн одоо гоё амттай зүйл хийхэд бол ямар нэгэн асуудал бол нэг бас гарахгүй. Тийм. Гэтэ эзэгтэй тосоо би бол байнгын хэрэгжилж байгаа.
нэг өдөр нөгөө тултал нэг бүтээгдэхүүнээ ашиглаж олно гэхээр нь удаага сайхан агшаагаад хөлдөөгөөд ер нь бол хүн хэлдэг штэ одоо ханаа зөв сонгоод бүх юмыг одоо амьдралд алдахгүй ч үгүй юм а тий. Тэр шиг мэрэгжил бол яг тийм. Мэрэгжлээ зөв сонгох юм бол насан туршдаа аз жаргалтайгаар одоо хөдөлмөр хийгээд түүнээсээ олсон одоо мөнгийг аз жаргалтайгаар ашиглаад тий амьдралаа авч явна гэдэг бол бас сайхан штэ. Тэгвэл ингээ яал юм шиг ажиллаад ажилдаа дургу тий. Тэр тийм учраас хүүхдүүд бол ер нь мэрэгжлээ бол маш сайн сонгох хэрэгтэй. Тэгээд нийс салаатны хамгийн гол зүйл нь нэгт майнууз. Хоёрт ер нь бол төмс. Тий. Жохон одоо хит болгохгүй 85% ч юм уу тий. За нэг 87% ч юм уу 90% чанчхад л яг сайхан бол. Төмсний чаналт чухал л да. Одоо талхтаа хойлоод идчихин дээ. Санаж нөө тэр тусмаа бага охиноо. Өстө маш их санаж байна. Миний муу шармар юм. Юу хийж байгаа юм бол да бас нийс салаад манай охин үнэхээр турт. Том маань яг хөөх юм овоо болцсон юм болохоор бас гайгүй. Манай жижиг шаралцтай намайг санаад бөө юм болж байгаа. Хилвэ яг сонгоо байхгүй. Тэ 1000 төгрөгийн сосиск тэгээ 2 ширхэг төмөс тал уу. Юу нийс салаатыг заавал өндөгтэй хийх албагүй шүү дээ. Ер нь бол анханасаа өндөг байдаг ч гоо. Дандаа л яг төмс луунгаар байсан сүйд л өндөг хийдэг болцсон биз дээ. Тэгж л одоо да. Тэгсэн чинь харин нийс салаад маань гоё ариун боллоо. Тэгээ энийг маргааш өглөө одоо хөргөчн тэгээд маргааш өглөөнийхэн цайн дээрээ сайхан идчихнэ. Тэгээ нэг юу нөгөө барьсан талхтаа бас хамт идэхгүй л тэг нэг тийм мэдмээр санагдаад идэв шүү дээ. Тэгээ гоё ингээд. За нэг байхад болох байхаа. Одоо энэ хям чипс, газтай ундаа эдрийг бол ер нь ямар ч хүн амьдралдаа нэг хийдэд баймааргүй юм билээ. Эрүүл мэндэд хортой уг нь махаар хийвэл илүү зүгээр. Гэхдээ заримдаа гэдэг шиг. Наа чи яг ингэж юм тэмцээн ч юм уу те яг иймэрхүү үеэр бол үнэхээр бас гоё юм заримдаа идмээр санагдтiin байна. Тэгээд нийс салаатыг яг бүр хямтай бүр идэ гэж бодоод ёо бүр ингэж шүүс ялгараад шүү. За идлээ. Ерөндөө үндэсний үйлдвэрлэлээ бид бүхэн бол дэмжих хэрэгтэй. Ер нь олон төрөл байд юм дөө. Тэгээд хамгийн надад таалагддаг нь болохоор энэ чацаргантай голдон гоё ийм гоё үрлэн. Гэтэ энэ ч бас дотроо юм бичин шиг тийм амттай. Тийм болохоор эдинхтэй үеиг яг үлсэж хахад яг нэг 3-4 иччихэд бол бас үл сайн даад юм. Гоё юм. Хайрхтай шил үз аа. Янзы. Тамал муухгүй юм даа. Яа, энийг харж гинүү та нараа. Янзы юм биз. Уураар тасарч байгаа шүү. Ханаа. Хүүхд багтаа ингэдэг байсан уу? Тасгаа. За тэгээд 21,000 нэвтрүүлгийн өнгөрсөн өдрүүдийн хамгийн сайхан хоол нь энэ байлаа. Яг анхандаа ч ер нь жоохон махсцсан байсан биш үү? Ер нь махны шишүүл бас янз юм байна. Ясны шишүүлстэй янз юм байна. Мутлуугой юм бадруухан гिचгтэйхэн, үе гिचгтэйхэн байна. За ингээ хоол идчихэд унтаж амрыг да. Өнөөдөр сайхан амрах хэрэгтэй байна. Шүн жоохон юм нөгөө хагалгааны юм маань өвдөд урчин энэ төр бас шөнөөр нь бас унтах жоох хэцүү байгаад байдаг.
Өнөөдөр нэг сайхан унтчихвал сайхан байна. За сайхан шүлээ уучаад унтъя да. Өчигдөр минь хөрхөн хүүхдүүд минь 1 минутын үлгэрийн цаг эхэлж байна. Баатарлаг ир гэдэг нэртэй үлгэр ярьж өгье. За энэ үлгэр болсон явдал гэж шүү. За 9 сарын 1 болж хичээлийн шинжил эхэллээ. Үеийн жалуудаасаа биеэр жижиг нэгэн хүү аавынхаа гараас хөтлөн шинхэн сурагч болохоор сургуулийн басхыг тавжээ. Ингээд хичээлийн эхний өдөр ангид багш нь орж ирэхэд хүүхэд бүхэн багштайгаа мэдлэхээр сургуулиасаа босцгоо. Гэтэл багш нь нөгөөх бяцхан хүүг хараад чи яагаад багштайгаа мэдлэх гэж босхгүй байна вэ гэхэд бяцхан жаалын хажуу зогсож байсан охин багшаа энэ хүүхэд босцсон байна штэ гэд ангид байсан хүүхдүүд бүгд жаахан биетэй хүүг шоолон инээлээ. Энэ үед хүү бусдаасаа ихэд ичин нүүр нь улаан зогсгоожээ. Эннээс хойш үсэг заалгаад аль хэдийнэ 3 улирал өнгөрчээ. Гэвч энэ хугацаанд бяцхан хүү хинтээ ч найзалдгүй байлаа. Учир нь тэрнийг жижиг биетэй гэж бүгд голж найзаа болохыг хүсдэггүй байлаа. Бяцхан хүү алдаж уншвал багш нь загнаж ангийнх нь шоолн химэн эмээдэг байсан учраас багш нь ч тэрнийг сайн уншиж сураагүй гэж боддог байлаа. Гэтэл гэртээ хараад бяцхан хүү цөөнгүй олон ном уншиж чаддаг гэдгийг хинч мэдсэнгүй. Нэгэн өдөр хүү Баатар эрийн тухай ном уншиж байтал тэрхүү номонд ийм өгүүлжээ. Баатарлаг эр болгон заавал том биетэй, хүчтэй, бяртай байх шаардлагагүй. Эсвэл морь унаж лууг агнаснараа дэлхийг аварч ялалт байгуулснаар баатар болох албагүй. Харин эргэн тойронд байгаа хүмүүст хэрэгтэй үед нь тус хүргэж тэднийг хайрлаж чадсанараа баатар болж болно. Гэхдээ хамгийн чухал нь зүрх сэтгэлийн гүнээс чи өөрийгөө жинхэнэ баатар ир гэдэгт итгэх хэрэгтэй гэж бичсэн байжээ. Хүү тэрхүү номыг уншиж дууссныхаа дараа өөрийгөө жижигхэн баатар ир гэж итгэхийг хүслээ. Ингээд өдөр бүр аав ээж ах эгч нартаа бас ангийнхаа хүүхдүүдэд чадлынхаа чинээнд тусалдаг болжээ. Гэтэл олон хүүхдүүд тэрний тусархуу занд нь татагдаж тэрнтэй найзлахыг хүсэж бяцхан хүү богино хугацаанд бусдаар өөрийгөө хүрээлүүлж чадлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам хүү өөрийгөө жижигхэн биетэй намхан гэдэгт биш харин би бол жинхэнэ баатар ир гэдэгт итгэн улам өөртөө итгэлтэй болж байлаа. Бяцхан хүү өөрийгөө голхоо болсон тэр цагаас эхлэн ангийн хүүхдүүд нь ч тэрнийг голхоо болсон гэдгийг тэрээр сайн мэднэ. Энэ байдлаар өдөр бүр хичээлээ сайн давтаж, өдөр бүр бусдад сайнаар хандсанаар олон жил өнгөрчээ. Анх сургуульд орохдоо нэг ч найзгүй бусдад гологдож байсан бяцхан хүү сургуулаа төгсөхдөө сургуулийнхаа хамгийн шилдэг сурагч нь болж төгссөн гэдэг. Энэ үлгэрийн сургамж нь чи бол баатар ир. Баатар ир юу хийх ёстой вэ гэдгийг чамайг сайн ойлгосон гэж итгэж байна гэж бичсэн байна. За хүүхдүүдээ энэ үлгэр та нарт маань таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Та нар маань аав ээжтэйгээ энэ үлгэрийн талаар хоорондоо ярилцаарай. Хүүхэд болгон баатар шүү. Хизээч өөрсдөө битгий голоорой. Ингээд сайхан амарцгаарай. Баяртай. Үлгэр бол зүгээр нэг түүх биш. Зүрхэнд гэрэл асаадаг мэдрэмж. Сэтгэлд үлдэх хүмүүжлийн үр юм. Ингээд үлгэрийн цаг өндөрлөж байна. Гэсэн ч үлгэрээс авсан сургамж бидний дотор үргэлжилсээр байх болно. Өнөөдрийн үлгэр шиг та бүхний сэтгэлч мөн үргэлж дулаахан байх болтугай. Тавтай найрсарай. Таны шүс амар гожж байгаа. Тэр үедээ бол муур хагас уултай жоох яваад байгаа шин. Тэг ингээ өнөөдрийн миний хоол гэж боддоо. Өрөвдмөр байна уу? Өрөвдмөр байна уу би? Манай авийн нэрэмжит, бадилийн нэрэмжит гээд
доморчдын уралдаан болсон. Тэгээ энэ тэр доморчдын уралдаанаас төрүүлээд ингээ гарч ирсэн хүүхдүүд байгаа энэ дотор бол. Тэгээ хүүхдүүдийн ингээд талбайд ирээд